За галын тохиолдлоос дууд мэдээлэл явуулдаг. Зарлан мэдээлэл систем төхөөрөмж Rocket 2 гээд 2 зонтой. За тэгэхээр төхөөрөмжинд алсын занаас удирдах товчлуур холбогдсон. Мөн галын тохиолдлоос мэдээлэл авч ажиллах зорилттой галын тохиолдлын бүлд холбогдсон. За тэгээ микрофоноос зарлал явуулах зорилттой микрофон холбогдоод тэгээ AUX кабелаар компьютертэй холбогдсон байна. За тэгэхээр одоо микрофоноос ярихын тулд миг товчийг дарж удаан дарж идэвхжүүлнэ. Тэгээд аль зонд одоо яриа явуулахаа сонгож өгнө. Би 1-р зон дээр 10 спикер холбогдсон байна. За тэгээд микрофоноос 1 2 1 2 3 4 1 2 1 2. За зарлан мэдээлэл системийн туршилт. За микрофоноос ингэж ярина. За мөн компьютер ч юм уу юу чи одоо ямар нэгэн аудио дуу зарлал тоглох боломжтой MP тоглож iPod юу ч гэдгийг гар утснаас AUX гаралт ашиглаад ямар нэгэн хөгжим явуулж байна. За компьютер дээр л хөгжим яваад эхэлсэн. За тэгэхээр зэрэг төхөөрөмжн дээрээс хөгжмийн оролтыг оруулж байна. За төхөөрөмж өөрөө бол гаралтай дууг тохируулах боломжгүй. За хөгжим явж явах тохиолдолд галын тохиолдлоос түгшүүр ирнэ. Анхаараарай. Галын түгшүүр. Та бүхэн зөвшөөрөгдсөн гартаа байшгаас яалттай гарна уу? Анхаараарай. Галын түгшүүр. Та бүхэн зөвшөөрөгдсөн гартаа байшгаас яалттай гарна уу? За мөн гар аргаар түгшүүрийн тухай явуулж болно. Энэ алсын зайны товчлуур, энэ товчлуур одоо эдийн төхөөрөмжнөөс өөр газар одоо барилгын орц сонголт байрлах ч юм уу. Анхаараарай. Галын түгшүүр. Та бүхэн зөвшөөрөгдсөн гартаа байшгаас яалттай гарна уу? За мөн галын тохиолдлын пүүлтнээс шууд бас гар аргаар удирдах болно. Анхаараарай. Галын түгшүүр. Та бүхэн зөвшөөрөгдсөн гартаа байшгаас яалттай гарна уу?